Эхлээд аав ээж хоёрыг маань эргээд хэвэнд нь оруул. Тааллаар тань болъё хатан минь. Та төрхүлээ чимээгүй. Намайг зөвшөөрсөн үед л чи ярина. Хадагтай цохоо чи харамсаад барахгүй дээ. Хоолын зүгий болж хувирцгаая. Астодож байна. Хармора, бүсээ надад өгөөд тэр гудамжны гэрлийг устгах. Рюка, чи зүү тийшээ яваад. Би зүүдлээд байна уу? Эсвэл зүрх залгигч өөрийгөө Акумагаас ангижруулчих уу? Хүр ирвэхэ яагаад ийм алхам хийх болов? Мастер Фугаас асуух хэрэгтэй. Гайхалтай, хадагтай цог. За би хэлсэндээ хүрч аав ээжийг чинь чөлөөллөө. Харин одоо би таныг улам хүчрэхэг болгохын тулд шинэ Акума ашиглах хэрэгтэй байна хатан минь. Гайхамшигт хатан минь. Танд Парис хотыг тэр чигтний эзэлж супер баатруудаас бүрдсэн өөрийн гисэн айрамтай болох хүч чадал өглөө. Энэ бүхний хариуд надад. Хадагтай цог хармуурыг нухчин дарах тэр мөчөд тэдний шидэт эрдэн чинийх болно гайгүй. Лонг тэнгэр цэлмүүлээч. Би эзгүй байгаа тул хэлэх зүйлээ үлдээ. Маринет итгий санаа зов. Мастер Фу их ухаантай хүн. Муу юм тохиолдлоо гэхэд юу хийхээ сайн мэднэ. Муу юм тохиолдсон бол надаас болсон гэсэн үг. Кагами. Юу болсон бэ? Хадагтай цог чамайг аваад явчихсан. Хадагтай цог биднийг хамгаалахын тулд намайг авч явсан. Энэ удаагийн хорон санаатан хайртай хосууд руу дайрч байсан. Хайртай хосууд руу гинэ. Тийм ээ. Маринет чи зүгээр үү? Тийм ээ. Би зүгээр. Үнэндээ би зүгээр биш. Би залхаж байна Лока. Энэ бүх үүрэг хариуцлагаас, энэ бүх дайралт давшилтаас залхаж байна. Өөрийнхөө байх боломж үнэндээ надад олддоггүй. Зүгээр дээ Маринет. Надад бүгдийг ярьж болно. Ярмааргүй байгаа бол ярихгүй байсан ч болно. Надтай байхдаа чи өөрийнхөө байж болно шүү.